客人就要来了，你怎么还不打扫房间呢？别着急，我让孩子们打扫呢。客人来的时候，他们会把房子打扫干净。那你也不能看电视啊！你让我做什么？先把茶和杯子放好，然后把冰箱里的西瓜拿出来。太热了，我还是先把空调打开吧. Зочид удахгүй ирнэ. Чи яагаад өрөөгөө цэвэрлээгүй байгаа юм бэ? Санаа зовлтгүй. Би хүүхдүүдийг цэвэрлээд өгөөрэй гэсэн. Зочид ирэхэд тэд гэрээ цэвэрлэнэ. Тэгвэл та бас зурагт үзэж чадахгүй. Чи намайг юу хийгээсэ гэж хүсэж байна вэ? Эхлээд цай аяга тавиад дараа нь таравсыг хөргөчнөөс гаргаарай. Хит халуун байна. Би эхлээд агааржуулагчаа асааснан дээр. 你在忙什么呢？刚才打你的手机，你也不接。对不起，我刚洗了个澡，每天见。有什么事吗？我想问问你公司里的一些事情。你先等一下，我去把电视关了。没关系，你先把电视节目看完吧，然后再给我回打电话. Чи юунд завгүй байгаа юм бэ? Чи миний дуудлаганд хариу өгсөнгүй. Уучлаарай, би сая усанд ороод чамайг сонссонгүй. Юу болсон бэ? Би чамаас танай компани нэг зүйлийн талаар асуумаар байна. Та төр хүлээн үү? Би зурагтаа унтраагаадах. Зүгээр дээ, эхлээд ТV нэвтрүүлгээ үзээд дуусгаарай. Дараа нь над руу залга. 今晚的月亮真漂亮，像白色的房子一样。是啊，外边也不刮风，我们坐在外边一边看月亮，一边吃东西，怎么样？好啊，我想把桌椅搬出去，然后你把水果拿过来，我们听叔叔阿姨讲讲他们年轻时候的故事。太好了，记得给大圣打个电话，让他马上过来。不用打了，你听外边的声音，一定是大圣。Сар өнөөрөө цагаан тавх шиг үзэсгэлэнтэй байна. Тийм ээ, гадаа салхихгүй байна. Бид гадаа суугаад сар хараад хооллвол ямар вэ? За, би эхлээд ширээ сандлаа зөөе. Дараа нь чи жимсээ аваад ир. Бид авга ах, нагц эгч хоёрын залуу насны тухай ярихыг сонсож болно. Гайхалтай. Даашан руу уцтаж түүнийг яралтай ирэхийг хүсгээ санаарай. Залгах шаардлагагүй. Хэрв та гадаа байгаа чимээг сонсвол энэ даашаан байх. 你吃过水果饭吗？你在饭馆的菜单上见过水果饭吗？你想试着做水果饭吗？其实做水果饭很简单，先把米饭做好，然后再把一块块新鲜的水果放进去，水果饭就做好了。你可以做菜蛋饭、鲜椒饭，要是你愿意，还可以做西瓜饭。多吃新鲜水果对身体好. Та өмнө жимсний будаа идэж байсан уу? Та рестораны жимснээс жимсний будаа харж байсан уу? Та жимсний будаа хийж сурмаар байна уу? Үнэн хэрэгтээ жимсний будаа хийх нь маш энгийн зүйл юм. Хэрв та хүсвэл рестораны зэстэй гадил жимсний будаа, тарвастай будаа хийж болно. Илүү шинэхэн жимс идэх нь таны эрүүл мэндэд тустай. 老师，我来中国留学2年了，
但是我的汉语水平提高的一点儿也不快呀。你每天认真学习，做练习，完成作业，一直不错啊。这是我昨天的作业，您帮我看看对不对？写的不错，除了这个句子意思有些不清楚外，其他都没什么问题。谢谢老师。以后有什么不明白的地方，可以给我打电话或者发电子邮件。Багшаа би хятадд 2 жил суралцж байгаа ч хятад хэлний төвшин огц агсангүй. Та өдөр бүр хичээлээ сайн хийж, дасгал хийж, гэрийн даалгавраа сайн хийж байна. Энэ бол миний өчигдрийн гэрийн даалгавар. Энэ нь зөв эсхийг мэдхэд тусална уу? Энэ өгүүлбэрийг тодорхой бус утгын эс тооцвол өөр асуудал байхгүй. Баярлалаа багшаа. Хэрв танд ирээдүйд ойлгохгүй зүйл байвал над руу залгаж эсвэл имэйл бичиж болно. 老师，除了校园，其他人都来了。比赛马上就要开始了，小云怎么还没来？刚才给他打电话了，他在路上呢，不等他了。我想给大家讲讲这次比赛的要求和一些需要注意的地方。老师，您放心，今天的比赛我们一定能拿第一。Багшаа, шав юунаас бусд нь энд байна. Тоглолт эхлэх гэж байна. Яагаад шав юун ирээгүй байгаа юм бэ? Би түүн рүү залглаа. Түүнийг хүлээхгүйгээр эхлээд энэ тэмцээнд тавигдах шаардлага болон таны анхаарах ёстой зарим зүйлийн талаар хэлье. Багшаа, санаа зовлтгүй бид өнөөдрийн тэмцээнд 1-р байр эзэлнэ. 现在用电脑上网真方便啊！是啊，除了看新闻，人文还可以在网上听歌、看电影、买东西。对了，你从网上买的那件衣服呢？怎么没见你穿？那件衣服我穿着有点小。给我弟弟了，他满意吗？不用花钱，还有新衣服穿，他满意极了。Одоо интернетээр аялахын тулд компьютер ашиглахад маш хялбар боллоо. Тийм ээ. Хүмүүс мэдээ үзэхээс гадна хөгжим сонсох, кино үзэх, онлайнаар юм худалдаж авах боломжтой болсон. Дашрамт хэлэхэд таны онлайнаар худалдаж авсан дайшинз хаана байна вэ? Би яагаад чамааг өмсөж байхыг хараагүй юм бэ? Тэр дайшинз надад арай дэндүү жижиг болохоор дүүдээ өгсөө. Тэр сэтгэл хангалуун байна уу? Тэр ямар ч мөнгө өрөөгүй мөн шинэ хувцас өмсөөд тэр маш их сэтгэл хангалуун байсан. 除了春节、中秋节以外，啤酒节也是这里很重要的一个节日。这个地方每年夏天都要举行一次啤酒。在啤酒节上，你可以喝到世界上不同地方的啤酒。除了喝啤酒，你还可以在知道江边看到世界上不同地方的歌舞。你想不想了解世界各个地方的啤酒文化？来这里的啤酒节看看吧. Хаврын баяр, намрын дунд сарын баяраас гадна шар аригны баяр нь энд маш чухал баяр юм. Энэ газар зун болгон шар аригны баяр болдог. Шар аригны баяр дээр дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн шар айргийг уух боломжтой.
Удамжны хоёр талаар шар айраг уухаас гадна дэлхийн өөр өөр газруудын дуулж бүжиглэхийг харж болно. Та дэлхийн өнцөг булан бүрийн шар айрагны соёлыг мэдмээр байна уу? Та шар айрагны баяр дээр ирж үзээрэй.